Keon Sheeran. Самано Keon подкастын маань хамгийн ихний дугаар өнөөдөр ингээд та бүхэндээ хүрж байна. За өнөөдрийн дугаар манай зочин Агима маань хүрэлж ирсэн байна. За та өөрийгөө танилцуулаад өнөөдрийнхөө подкастыг гоё эхлүүлээд өгнө. За юуны өмнө бас энэ подкастт орсон та бүхэнд маш их баярлалаа. За намайг Агима гэдэг. За Таамбаг Холдингс компани доктортой хөгжлийн хэлтсийн дарга байгаа. За хөдөлмөрийн айлгууд эрүүл ахуйн салбарт бол нийтдээ нэг 13 жил ажилласан байна. За өнөөдөр болохоор хөдөлмөрийн айлгууд байдал гэж юу вэ? Хөдөлмөрийн айлгууд байдлын талаарх ойлголтууд гэдэг талаар энэ гол сэдвээ болж ярина шүү дээ. Тэгэхээр за хөдөлмөрийн айлгууд байдал гэж юу вэ гэж асуухаас өмнө хууль дүрм тогтоомжийг айгүй нөгөө мөрддөг. За тэгээд тэрийг нөгөө бусдад ойлгуулдаг. За бас яг нөгөө ажилтан альва эрсдлээс нөгөө сэргийлэх хийг л одоо хамгаалахыг л хөдөлмөрийн айлгууд байдал гэж үзэж болох уу? Тийм. Ер нь бол зорилго нь зөв. Үндсэндээ бол тухайн ажилтан маань өглөө гэрээсээ гараад ажлын байран дээр ирлээ, цагаан уншууллаа, ажлын хэлээ, цагаан уншууллаа, буцаад тавилаа тийм ээ. Энэ бүх процессыг бол хуулийн дээр хөдөлмөрлөх явц гэж хэлээд байгаа. Гэхдээ энэ хөдөлмөрлөх явцад оролцож байгаа хугацаанд тухайн ажилтан маань өөрөө аюул байдлаа хангаж явах хэрэгтэй. Нөгөө талаас одоо аж ахуйн нэгж байгууллага тий ажилтнаагч маань ч юм уу хаби ажилтан маань одоо нэгж удирдлага ч юм уу тийм ээ хөдөлмөрийн айлгуудыг хангаж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ нөгөө нэг хоёр зорилгын чинь үндсэн дээр бол нөгөө урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд маш их хийгдэн. Үндсэндээ нөгөө тухайн бүхэл хугацаанд үргэлжилж байгаа хугацаанд маш олон аюул эрсдлүүд байж болно. Тийм ээ бусдаас нөлөөлсөн бол өөрөөс шалтгаалсан тийм ээ. Гэхдээ тэр олгоноос урьдчилан сэргийлэхийн тулд одоо зохион байгуулж байгаа сургалтууд ээж идэг, зааварчилгаа ээж идэг, ажлын хугацаа олгох тийм ээ, эрүүл мэндийн хугацаанд үзлэгт орох, за аюул эрсдлийн үнэлгээ хийх гэх мэтчлэн зарим тохиолдолд ажил эхлэхээс өмнө ажил эхлүүлэх зөвшөөрлөө заавал хөтлөөд аюул эрсдлүүдийг хянаад тэнд аюулгүй байна гэдгийг шалгаад эсвэл зохих арга хэмжээг авч ээж нөгөө ажил маань эхэлнэ гэдэг гэх мэтчлэн тийм ээ. Энэ бүхий л одоо нөгөө зохион байгуулаад байгаа үйл ажиллагаануудыг л ерөөсөө хөдөлмөрийн айлгууд эрүүл ахуй гэж хэлж байгаа. Тэр бол зөвхөн нэг яг ажилтны төлөө гэсэн. Тийм ажилтны төлөө гэсэн. Тийм. За ажилтан гэрээсээ гараад өөрийнхөө аюулгүй байдлыг ингээ хангаа явж байгаа нөхцөлд миний бодлоор ингэж боддог шүү дээ. Ажилтан гэхгүйгээр иргэн бүрл аюулгүй байдлаа хангаад 100% замын хөдөлгөөнд оролцох тийм амьдралдаа хөвшүүлэх за яаж галын хороо зүг ашиглаад сурах ч юм уу тийм иймэрхүү зүйл маань л өөрөө баг хаби ажилтан та юм шүү гэж баг тэрж аваад үнсмээр санагдах тийм тохиолдлоос байдаг шүү дээ. Хүн зүрээс нөгөө текстээ уншуулахгүй зөв нэг аюу гой нөгөө фан одоо юу гэдэг нь хөгжилтэй байдлаа нөгөө бие хилэмжээр болоо чип мундаг гэх нэг тэрийг хэлж мэнэ санагдах үед байдаг. Тэгээд ер нь бол таны одоо амьдрал хөдөлмөрийн аюулгүй байдлын одоо менежер ингээд хаби ажилтан болсноор ингээд өөрчлөлт нь юу байсан бэ? Тийм. Байлгүй яах вэ? Одоо ингээд би чинь анх нөгөө их сургуулаа төгсөөд бол таны төхөөрөмжийн зохион бүтээх инженерээр төгссөн. Тэгээд тухайн үедээ бол ингээд нөгөө топ хүнсний үйлдвэрүүдэд очиад дадлага хийж агаад яг ажлын байран дээр гарсан чинь манай одоо ажил олгогчоос болохоор за чи инженерийг хийнэ. Гэхдээ давхар ингээд хабыг бол хавсраад хийнэ гэд ингээд даалгавар өгч байгаа юм. Тэгээ хабыг сайн мэдэхгүй. Гэхдээ би таны төхөөрөмжөө мэдээд байдаг. Тэгэнгүүт нөгөө ингээд л одоо ямар арга аргачлаар ажиллаж байгаа юм тийм ээ зохион бүтээх талаас нь яг зураглал нь ямар байгаа юм. Ямар одоо нөгөө удирдлагын системтэй таны төхөөрөмжийн гэдгийг нь хараад тэндээс чи нөгөө бүтээн сайжруулах гал юм хомыг зохион бүтээгээл байгаа байхгүй. Гэтэл нөгөө миний зохион бүтээжсэн таны төхөөрөмжин дээр нэг хоёр алдаа гараад тэгээ тэрнээс болоод тухайн үед би өөрөө хавсарч исэн хүн байж тэрнээс болоод нэг ажилтан маань ингээд бүр яг ингээд хувцас уурчихсан гараа нэг төсчихсэн байсан. Тэгээ би яг тухайн үед болохоор нөгөө хаалт хамгаалтайгаа ингээд бүрэн хийгээгүй нөгөө ингээд хаалтаа хийчихсэн ингээд бодож идэл ажилтны маань гар дээгүүр ингээд орох боломжтой байдлаар ингээд бүрэн гүйцэтгэх тийм хаалт хамгаалт нөгөө дутуу хийсэн. Үндсэндээ бол нөгөө бүтээмж сайжир за одоо энэ дэстэ яг тэгэх гэж байгаа гэдэг төсөөлтөй байгаад идэг. Тэгээ яг дотроо бол нөгөө бидний хэлээр тэ өөрөө бол дотроо халаад байна гэж бодоод идэг. Гэтэл амьдрал дээр бол биш ийсэн. Тэгээ яг тэр үед би яг эн чин нэрээ хөдөлмөрийн айлгууд эрүүл ахуй чинь яг юу блэ? Би яг ямар зорилгыг ямар үр дүн бүтээх гээд энэ ажлыг хийж байгаа байлээ. Одоо энэ ажил чи юу лээ гэдгийг ингээ ухаараад тэгээ тухайн үед бол нэг тэрнээс хойш бол одоо ерөөсөн нөгөө ямар ч тоног төхөөрөмж ямар ч ажиллагаатай байсан ямар удирдлагын тий ямар хаалт хамгаалттай энэ ер нь гол нь хідэн
хэдэн хурдтай эргэж байгаа гэх мэтчлэн ерөөсөө нөгөө инженер талаас нь яг энэ тохиолдолд хүн яг хаана гарч ажиллаж байгаа юм, өндөр нь хэр байгаа юм, үнэхээр өвдөгнөөс дээш ингээ өндөртэй байгаад байгаа юм уу, эсвэл ингээ тонгооход биеэр орж байгаа юм уу гэд ингээд яг эргономик талаас нь хүний гар хөдлөл яг нөгөө тэнд ингээ ажиллахад ухамсартай бол ухамсаргүйгээр нөгөө тоног төхөөрөмж рүү гараа хийх тийм ээ, тийм үйлдэлүүд хийхэд тэрнээс урьдчилан сэргийлэх нь хаалт хамгаалт нь байна уу гэх мэтчлийн юмнуудыг бол илүү аягүй сайн гэж нөгөө хардаг болсон гэх юм да тий. Тэгээ аягүй хин нүдмэн одоо муугаар хэлэхэд бол үлэн болсон да. Одоо нэг тийм л бол эрсдэл хаана нүдээр ингээд маш тий зүгээр явахгүй ер нь бол ерөөсөө тэгээд гэр орондоо байсан ч тий хамт олонтойгоо цугны газар сууж исэн ч одоо тэгээд галын орно гэл ингээ хараа сууж идэг. Тийм юм үед бол бас байна. Гэрчлэн онцлог гэх юм уу та. Ажилтнууд маань ажиллаад хараад нөгөө нэг гарцгүй газраар гарчхаар нэг араас нь хаа гэдэг нэг юм болчихсон. Нэг хүй гэдэг. Хүй хаа гэдэг. Тэгээд хэлчихвэл нөгөө хэд нөгөө хав маань нэштэй гэх нэг жоохон ухамсарлаад гарцаар гардаг ч юм уу тийм тиймэрхүү бос байдлууд маань бас юм хайр хүрэгдэг. Миний бодлоороос нөгөө хөлбөмбөгийн аюулгүй байдал гэдэг маань эгээр бодлоод бас шууд хэлэх нэг хайрыг түгээдэг. Тэг бас хүмүүсийг бас халамжилдаг. Эрүүл байлгана гэдэг чинь бас маш чухал ажил шүү дээ тий. Тийм болохоор айгүй нэг чухал ажил гэж бас үздэг. За. Уул уурхай барилгын салбарууд дээр л ерөнхийдөө бол хүмүүс нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал ингээ хэрэгждэг гэж хардсан шүү дээ. Тэгээд яг энэ талаар бол ерөнхийдөө бол хүмүүс маань бүлхүү ойлголцтой байдаг. Гэтэ яг ерөнхийдөө бол хөдөлмөрийн аюулгүй байдал яагаад чухал байдаг вэ? Аа. Тийм. Хүмүүсийн нөгөө ойлголт талаад ирэхээр барилгын салбар дээр өндрөөс унлаа ийм ингээд нэг харамсалтай мэдээнүүд гарлаа гэж сонсдог тий. Энэ мэдээлэл нь гэмтлийн зэрэг нь өөрөө маш хүнд ахгүй юу? Маш их хүнд. Одоо хүний аймагаас ирсдэг ч юм уу тий. Тийм одоо нөгөө тоо хүний одоо төсөөлөлт хүлээгээд авахд л ноцтой санагдчихж байгаа тий. Энэ тохиолдолд хүмүүс нөгөө энэ аюултай гэдэм байх барилга өөрөө аюултай учраас энд хаап хэрэгтэй гэж төсөөлөд байгаа. Угтаа бол хөдөлмөрийн аюулгүйд ирүүл авах гэдэг чинь тухайн ямар ч одоо процесс дээр ямар ч одоо ажил хийгдчихсэн тухайн хэсэг дээр бол аюул байгаа. Тийм учраас тэнд бол тэр тухайн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ чинь хөдөлмөрийн аюулгүйд ирүүл авах үндсэн зорилго байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол бүх зүйл дээр бол ажил дээр хөдөлмөрийн аюулгүйд ирүүл авах байгаа. За энгийнээр бүр ингээд одоо амьдралд орохноор тайлбарлах юм бол ерөнхий боловсролын сургуулиуд байна. Хөдөлмөрийн аюулгүйд ирүүл авах асуудал яригддаг тийм ээ. Мөн одоо нөгөө хойрох ангууд ээж болно, цэцэрлэг сургууль ээж болно. Ерөөсөө хаана л ямар ч удаа ажил хийгдчихсэн тэн дээр бол хөдөлмөрийн аюулгүйд ирүүл авах асуудал бол байгаа. Офисын ажлын байран дээр одоо эрсдэл баг гэж бол огтоос харж болдоггүй. Биднэрт одоо ингээ нарийн шинжилгээ явах юм бол бид нэр одоо сарын эцэст архив үүдэх маань өөрөө ч гэсэндээ эрсдэл тийм ээ аюул эрсдэл мөн гэх мэтчлэн ажил хийж л байгаа бол тэнд ямар нэгэн байдлаар аюул бол байгаа. Гэхдээ тухайн аюулыг айгүй зөв оновчтой удирдах чадах гэдэг чинь одоо хөдөлмөрийн аюулгүйд ирүүлэх үндсэн зорилго байгаа даа. За яг хүмүүс одоо заримдаа ингэж ойлгодог л та яг барилга уул орхаа бол ингээд айгүй эрсдэлтэй учраас тэнд ингээ хаап хэрэгжээд байна гэд. Эсвэргээрээ одоо бид нөгөө бизнес талаасаа ингээд харъя тийм одоо бизнесийн удирдлагч юм уу одоо удирдах түвшний хүмүүсийн хувьд одоо яг бизнесийн эцсийн зорилго бол мэдээж одоо ашиг олох тийм ээ. Гэхдээ нөгөө талаас бид ингээ харах юм бол тухайн одоо нөгөө талбар дээр бидний маш их ярьдаг тийм баялаг бүтээж байгаа ажилтан маань өөрөө одоо гараад борлуулалтаа төгөлдөө хийгээ явж хахад ажлын биелэггүй тийм ээ. Ажлын биелэггүй гар нь ингээд маш их ингээд өрссөн тийм ээ. Хатуурсан юм байхад тэр хүн өдөртөө ингээд нөгөө 100-аас 200 кг барааг тараагаад буцаагаад өдөртөө 20-30 дэлгүүр ороод явж байгаа тийм ээ. Энэ хугацаанд нэг ч бэлээ олохгүй байж тухайн ажилтнаас бид нэр одоо өдрийн 120 саяын босгоо борлуулад ирээ ч юм уу тийм ээ. Тэгэж хилж шаардна гэдэг маань ингээд айгүй өрөөсгөл байгаад байна. Тэр үндсэндээ бол тухайн ажилтан болон одоо ажил олгогч хоёрын хооронд хийсэн гэрээний үндсэн одоо нэг үүрэг заалтайгаа тийм ээ. Тэрнийхээ дагуу аль тал нь одоо бие биенийхээ өмнө хүлээж авах үүрэг байгаа. Яг тэрнийхээ дагуу үүргээ биелүүлээд аюул эрсдэлгүй ерөөс сарвал ажил үүргээ гүйцэтгэх хамгийн чухал байгаа. Тэгэхээр нөгөө талаасаа ажилтан маань ч гэсэндээ одоо нэг би сургалтууд дээр одоо дэлгэрэнгүй ингээд нөгөө байнга ордог тэр нь юу гэхээр за одоо ингээд та өнөө өглөө хэдэн дөрөвний цалин одоо
ажил дээр авах гэж ирж байгаа вэ гэдэг асуултыг асуув. Тэгэхээр ажилтнууд минь бодож байгаагүй гээл тэнгүүдээ сарын цалингаа хуваалаа тэд юм байна гэд ингээ хэлдэг. Тэгтээ окей энэ цалин бол бидний өнөөдрийн үр хүүхдийнхаа төлөө тийм ээ та өнөөдөр өрхийн хэрэглээгээ ингээд болгохгүй одоо энэ санхүүгийн хэрэгцээгээ хангаж байгаа тэгвэл бид өнөөдөр гараа гэмтээчвэл ямар эрсдэл гарах вэ? Бид нар хөлөө гэмтээчвэл яах юм? Тэгэхээр адаглаад ингээ хамгийн хөнгөн байлаа гэхэд 3 хоногийн асуудал нь тий өвчтэй чөлөөтэй тэрний цаана дахиад хамт олон чинь таныг орлно. Тэгээ буцаага таныг өвчтэй авах хугацаанд таны хар гэрийнхэн чинь танд санаа зовно. Энэ бүх ингээд олон талаас нь хараад үзэх юм бол эн чинь ингээд хөтөлбөрөөлгөд эрүүл ахуйгаа чухал гэж авч үзэхгүй байх юм бол ийм хэмжээний эрсдлүүд байгаа гэдгийг ингээд тайлбарлаж өгдөг. Тэгээ юу ч гэсэн аль талаасаа харахад бол аль тал нь бол мэдээж нэг өөр хүлээж байгаа. Гэхдээ эзэн зорилго нь бол ерөөсөө л аюулгүй байдал хүний эрүүл мэнд тийм л энэ. Тэгэхээр одоо эрүүл мэндэд ойлгох юм бол ерөөсөө л хөтөлбөр айлын эрүүл ахуй бол хамгийн чухал зүйл байгаа гэж ойлгож байна. Хөтөлбөр айлын байдлын сургалт зааварчлага гэдэг маань өөрөө маш том бос ерөнхийд бол өргөн сэдв шүү дээ. Тэгээ бас ажилтнуудаа бас сургалтаас өөрийгөө бас нөгөө мэдлэгээ олж аваад олж авсан мэдлэгийн хадвалд өөрийнхөө ажлын байран дээр аюулгүй ажиллагаагаа дааж бүрдэж ажиллахыг одоо суулгаж өгдөг. Ажлыг зааж өгдөг бас нэг томоохон сургалт гэж хардаг. Тэгээд энээсээ бас харж аваад бүгдээ сургалтаас үндэслээд аюулгүй ажиллагааны зааварчилгааг одоо бичиж тухайн ажилтнууд өдрөлгөн танилцуулдаг. За энэ хүрээнд ингээд бодоход яг тухайн бос нөгөө ажилтны аюулыг илрүүлээд илрүүлсэн эрсдэл дээрээ аюулгүй ажиллагааны зааварчлага бас бичин гэдэг өөрөө бас нөгөө маш утга зүйн найруулга шүү дээ. Бас яг энэ хүн ингээд утга зүйн найруулга шүү дээ. Тэгээ утга зүйн найруулгын хувьд ингээд одоо танд тулгамдчихсэн сорилтууд тиймэрхүү асуудал байгаа юу? Надад жишээ нь ингээд одоо 130 хэдэн хүний ингээд урд гараад хабэ гэдэг чи ийм шүү. Чи ажлын байран дээрээ ийм асуудлуудыг хэрхэн ч одоо зөрчиж болохгүй шүү гэдэг ингээд заахаар их сонирхолтой байдаг ч гэсэн ирээд нөгөө нэг одоо хүнд нөгөө нэг харагдах те биеийн хилэмж за одоо сэдвээ ярих тухайн хүнд бас богино хугацаанд ойлгох маш ингээд уур чадвар юм шиг санагддаг байхгүй. Энэ талаар бас танд нөгөө тулгамддаг асуудлууд эсвэл учирж исэн гоё кейс байдгүй. Тийм. Ажилтнууд дээр маань ингээд яагаад ингээд хабэ ингээд өдөр болгоо ингээд зааварчлага аваад байгаа юм бэ гэж асуудаг байхгүй. Тий мэдээж ойлгомжтой тий. Ажилтнууд бол зүгээр чигнийг заавал уншаад танилцаад ингээд дагаж мөрдөх ёстой гэх. Тий. Яг ингээд тэгээ би тийм асуултад маш хэрэн тий. Яалтчгүй ингээд нөгөө хууль дүрм журм стандартаараа тэрийг өдөр болгоо ингээд танилцаа гар хэсгээ зураал орох хэрэгтэй тий. За яг хөө нэгдүгээрт бол стандарт дүрм журмаараа бол ингэ зааж байгаа маа гэдэг тайлбарлаж өгөн. Гэхдээ ингэ стандарт дүрм журм гэхээс илүү хүндээ нөгөө ойлгох байдлаар сүүлийн үедээ бол хэлдэг байсан. Ингээд бидний энэ дээр байгаа энэ аюулгүй зааварчлага бол ганцхан ингээд танд зориулаад байгаа зүйл бол огтаасаа биш ээ. Хамт олонд чинь танд ингээд шинээр ороод ирж байгаа шинэ ажилтнанд зориулж байгаа. Тэгээ ингээд та бол одоо энэ ажлын байран дээр 3 жил ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр ийм мундаг туршлагатай ийм хүн юм чинь та надаас илүү бусд хүмүүстээ ингээд зааварчлага өгч чаднаа гэд ингээд хэлжсэн тухай процесстэй кейсүүд бол байна. Тэгээ зарим тохиолдолд ажилтнууд маань ингээд 5 жил ингээд зааварчлага авсан. Өдөр тутмын зааварчлага. Тэгээд би нэг өглөө ингээд ороод цаада зааварчлага нь юм байна. Өнөөдөр би одоо тавтан зааварчлага уншиж өгөхгүй. Одоо өнөөдөр бол та өөрсдөө биетэй зааварчлага өгнө. За одоо ингээд манай хамгийн ахмад ингээд ажилтнаараа та ингээд гараад ирээ гэж. Тэгээ зааварчлага ингээд өгүүлээд өвсдөө өгөөрэй гэдгсэн чинь манай ахлах минь ингээд харж байсан. За ер нь бол зааварчилгаа бол ийм ээ гэд ерөнхий нэг өөрийнхөө ойлголтоор хэлчихэж байгаа. Гэхдээ тэн дээр байгаа зааварчилгаа байхгүй. Тогтоогоогүй. Өөрөөр нэг үйлдэлээрээ мэдээд байдаг. Тэр текстийг бол ерөөсөө хайцсан байна. Хайцсан тийм. Гэхдээ тэр текстэн дээр энэ нь бол хориотой. Тэгээ хориглоно гэсэн чинь манай болохоор тэгтээ та нар анхааралтай байгаарай. За ёо. Болгоомжтой байгаарай. За ёо гэдэг ингээд гэхдээ нөгөө эзэн дүндээ нэг ийм хатуу гэж хэлдэг л та анхааралтай байгаараа болгоомжтой байгаараа гэдэг үл хизээж зааварчлага бол биш ээ тий. Тэгэнгүүт ажилтнууд мань бас нөгөө анхааралтай байгаараа болгоомжтой байгаараа гэдэг нөгөө ажилтнуудаас давхар ингээд биднээс илүү зааварчлага өгөөл явж байгаа шүү дээ. Гэхдээ бас нэг тиймэрхүү өндөг зарим нэг ингээд нөгөө буруу ойлгох ч юм уу дутуу өгөх тохиолдлуудаас байдаг. Тэгээд ийм хичнээн ийм асуудлууд бол яг байна. Гэхдээ
дийлэнхтэй бол ажилтнууд минь эндээс юу гэж ойлгодог вэ гэхээр зааварчилгаа боловсруулахын өмнө нөгөө бүх ажлын байран дээр ажлын айлын дүр шинжилгээ ч юм уу тий хийдэг, эрсдэл үнэлгээ хийдэг. Тэгээд ирэхээр одоо ингээд хабэ тий миний ингээд ажлууд байна. Миний ажлууд бүгдийг ч хасаачаад тэгээд ингээд ард нь аюулыг бичиж чинь. Та тэгвэл энэ дээр нөгөө цахилгааны аюулыг биччихв. Манай тэнд нэг цахилгааны аюул байгаа гэд ингээд миний хараагүй тий тэдний олж хараагүй зүйлээ тий. Заавчлаарай. Нэг ажилтнууд маань өөрсдөө нэг ажлын байр дээр ингээд хоёулангаас илүү баг ажлын 8 цаг ажиллаж байгаа болохоор та бит хоёр болохоор нөгөө яг нөгөө хараагүй юмнуудыг тэр тумаар өөрсдөө детальчлаад харсан байдаг. Тэгэхээр яг нөгөө ажлын аюул дүн шинжилгээ гэдэг нь манаас өөрөө бас маш чухал. Тэгээ ажилтнгаа хамтраад хийхээр гэл нэг ингээд нэг юм за энийг би арилгах ёстой мэн гэдэг чинь тий энийг хоёулаа ингээд зөвлөмж олгоод ёстой явах ёстой гэдэг чинь санаад маш их гарч ирдэг яг зөв шүү тий. Тэгээ нөгөө нэг сүүлд нь ингээд зааварчилгаагаа ингээд босгоол ирээ те ингээд зааварчилгаагаа гаргаж ирлээ дэшээ танилцуулаа гаруусгээ зурхаар бүгдээрээ юу гэж ойлгодог вэ гэхээр угаасаа бидний ажил юм байна штэ те гэдэг. Ер нь бол таны л ажил таныг л энэ ажлаа хийхдээ аюулгүй байдлаар хангаад тэмээ зааварчилгаагаа мөрдөөл аюул асалгүй л гэр орон лугаа ингээд ирүү саруул хайрхайн зорилгоо гэдгээл ингээд тайлбарлаад дуустдаг. Тэгээ яг эцсийн үрдэндээ бол нөгөө хүн бүрийн өөрийгөө оролцоо гэдэг чинь ердөө инээ. Хэрвээ та энийг ингээд зааж өгөөгүй бол тий та надтай хамтраад энэ ад шиг хийгээгүй бол эсвэл манай одоо энд удирдах байгаа хүн маань энэ ад шиг цонх хийгээгүй бол би өөрийнхөө ойлголтоор та битэрийн мэдлэгээр хийчихвэл энэ бол хангалттай хийхгүй. Тэгэхээр ингээд аюулгүй ажиллагаа бол хүн бүрийн л одоо үүрэг хариуцлага байгаа даа шүү дээ. Сая их нэг ярьсан нөгөө ил гарсан утсыг зүгээр хараагүй өнгөрөөч байсан гэсэн үг байна шүү дээ тий. Тэр эрсдлийг бас шууд ингээ арилгахгүйгээр хамтдаа ингэж хийж яваагүй байсан. Тий. Одоо 2025 он болж байна л да. Тэгээ бас энэ дээр бас харахад нөгөө технологийн төвшил маань маш их өргөн цаар хуурайтай тий. ChatGPT, AI технологи гэл. За энэ технологийн төвшил маань манай хөдөлмөрийн аюулгүй байдлын салбар хэрхэн нөлөөлөх бол тий. Таны бодлоор яг ямар ингээд үр дүнд хүрээсэй гэж хүсэж чинь эсвэл бол өөрчлөлт нь бас ирээгээд бас сөрөг тал байх болов уу? Тийм. Технологийн төвшил их хурдтай хөгжих нь бол нөгөө талдаа бол бас хаав дээр илүү нэг ололттой зүйлүүд бол байдаг. Одоо шууд гар хуруу мэдрээ шууд тоног төхөөрөмжөнд зогсооч гэдэг юм уу тий. Эсвэл анхнаасаа тоног төхөөрөмж нь хүний оролцоо багтаагаар ингээд хийгдчихсэн ч байх юм уу тийм ээ. Яг нөгөө топ эрсдлүүд бол хянагдсан байх тохиолдлууд байна. Сүүлийн үед бол нөгөө хиймэл оюун ухааныг ашиглаад тийм ээ. Ажлын байрны зарим нэг зохион байгуулалтуудыг ингээд хийгээд бүтээмжийг дэвшлүүлж байгаа тал байгаа. Гэхдээ энэ тохиолдлуудад бол нөгөө хаб дээр яаж энийг хэрэгжилж байна гэхээр энэ жил бол бас олон улсын хөдөлмөрийн байгууллагаас AI хиймэл оюун ухааныг ашиглаад одоо ажлын байрны нөхцөлийг аюулгүй байдлыг хангая гэдэг ураатаагаар ингээд дэлхийн нийтээр ингээд зарласан. Тэгээ энэний хувьд болохоор манай Монгол Улсын засгийн газар олон одоо ерөнхийлөгчийн хувьрандаар энэ жил бас энэ чуулганыг бас хийж байгаа улс даяар. Тэгээд яг AI-ыг яг сүүлийн үед ашиглаж байгаа ингээд судалгаануудыг харахаар бол нийт зааварчилгаа бол маш супер болж эхэлж байгаа. Яг нөгөө ажлын байран дээр яг өөртөө адилхан ажилтан яг өөдөөс нь харж агаад яг ингээд зааварчилгааг нь хийлж тайлбарлаж өгөх жишээний дүрс гарч ирээ шууд ярьж хэлсэн шүү дээ. Эсвэл нөгөө гэр бүлээс нөгөө гарч ирээд яриулаад. Тэгэхээр бас амар хүний нөгөө одоо нөгөө дотоод ихтэй майнд маш бас ингээд шууд ингээд чи ингээд ирүүл ажиллах ёстой шүү гэдэг бас айгүй ухамсартайгаар нь ойлгох юм шүү дээ. Тэгээ бидний нөгөө өдөр алгам зураад байгаа дэвтэрний асуудал байгаа шүү дээ тий. Энэ маань ч гэсэндээ бас давхар нөгөө хурууны хий олоннууд босоод нөгөө нэвтрэх системийг бас давхар ашиглаад зааварчилгаагаа аваад орж байгаа. Тэгээ зарим тохиолдолд нөгөө ажилтан маань өөрөө нөгөө тестүүдээ өгөөд окей бол ингээд тэр нийтвчээд ингээд баталгаажаад тэгээ зааварчилгаа авчихсан гэдээ явах тохиолдлууд бас байна. Зааварчилгаан дээр бол нэг ийм супер бас ингээ хийгдэд явж байгаа олон улсын хувьд бусдын дээр болоод ирэхээр нөгөө энэ жил бас бид нэр групп дээр хийж байгаа яг ноцтой эрсдлүүдийг тодорхойлоод гаргаж байгаа. Яг тэрэн шиг дийлэнхтэй нэг төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа ингээд нөгөө зарим аж ахуйн нэгжүүд дээр яг нөгөө аюул эрсдэлтэй үйлдэлүүд ингээ хийгдэх тохиолдолд урьдчилан шууд камерын хяналтын системээр тохиол өгдөг. Одоо ингээ касгүй байна. Санамж тий өндрийн бүсгүй ингээ шууд юу нөгөө зах ирмөрөө ойртоод эхэлчлээ. Тэнд байгаа хаалт хамгаалт унчлаа ч юм уу тийм шүлжээ хаалт хамгаалт ингэсэн байна. Хүний хөдөлгөөнийг таниад уучлаад нөгөө шууд сануулж байна гэсэн үг. Тэгээ нөгөө лифтний хаалт хамгаалт дутуу байна гэх юм уу шууд тийшээ тохио өгөөд тэнд ингээд тохиол дуурчин. Тэнгүү тухайн нөгөө барилга дээр ажиллаж байгаа ажилтнууд маань тэр хэсэг рүү нэвтрэхгүй байх ч юм уу тийм ээ. Иймэрхүү нөгөө аюул эрсдлийг таних
хүний үйлдэлийг таних ч юм уу тийм ээ. Ийм юм дээр нөгөө камерын хяналтын системээр бол айгүй супер хийж байгаа. Энэ маань үндсэндээ нөгөө талбай эрсдлүүдийг айгүй сайн бууруулах ийм үйлдэлүүд бол хийж байгаа. Тий. Давхар бас нөгөө AI-аар ослын тооцооллуудыг айгүй сайн супер хийдэг болсон байлээ. Яг нөгөө бүх компани нөгөө датагаа одоо ингээд сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн тий нөгөө эрсдлийн үнэлгээ, аюул эрсдлийн хяналт нөгөө хаад дэшир хийсэн баахан ингээд аюулууд байгаа штэ тэрэнд ингээд зөксөн арга хэмжээнүүд ингээд аваа явж байгаа. Гэхдээ тэр ингээд бүх аюулуудыг оруулаад тэгээд давхар нөгөө ослын кейсүүдийг нь оруулаад ингээд гаргаад ирэхээр давтамжийн тоог нь гаргаад ирчихэж байгаа хгүй. Тэгээ гаргаад ирэнгүүт магадгүй таны дээр ингээд нөгөө 123 ийм ажлын байр байдаг бол топ 45 эрсдэл чи энэ 45 дээр энэ хянах шаардлагатай гэд ингээд гаргаад ирчихсэн. Тэгээд тэрэндээ тохирсон ингээд нөгөө програм хөгжүүлэлтүүд хийчихсэн байх жишээ. Тэгэхээр нөгөө AI маань бол даваа талын хувьд бол ийм жишээнүүд бол байгаа. За маш гоё оновчтой бас тайлбарлалаа шүү дээ. Тэгээд миний бодлоор бас AI нөгөө даваа талууд маань эргээд бол одоо хүн маш хурдан нөгөө цаг алдахгүйгээр өөртөө нөгөө зааварчилгаа авах боломжтой болж байгаа юм байна. За бас одоо зайнаас хүрч чадахгүй одоо хоёулынх нь хүрч чадахгүй байгаа объектыг шууд AI болно. Одоо нөгөө технологийн дэвшлэлээр нөгөө хүндээ хүрэх боломжууд бас бүрдэж байгаа юм байна. Энэ маань бас одоо технологийн дэвшил дээр хабын бас маш том дэвшилт болно гэж харлаа л да. За тэгээд бас ингээд харахаар бас нөгөө манай 5 богд группийн маань өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдлын соёл нь ямар байдаг вэ? За тэгээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрэг чухалчилж үздэг вэ? За тэгээ хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой нийт одоо хэдэн ажилтан бас энд салбарт ажиллаж байгаа вэ? За тэгэхээр 5 богд группийн хувьд болохоор хөдөлмөрийн аюулгүй эрүүлэхийн асуудал хариуцсан ажилтан маань нийтдээ 26 ажилтан байдаг. Яг орон тооны. Энэ дээр нэмээд нөгөө 4 ажилтан маань болоод ирэхээрээ хүний нөөцийн хасардаг ажилтнууд байдаг. Тэгээ үндсэндээ нэг 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. За тэгээд группийн маань хувьд болохоор соёлын хувьд бол нэгт хавтай холбоотой одоо төсвийн өсөлтүүдийг жил болгон хийдэг. За үндсэндээ бид нэр ингээд одоо өнгөрсөн жил ихэд 3.3 тэрбум төгрөгийн зардлын гүйцэтгэлтэй. Гэхдээ энэ жил одоо 5.1 тэрбум болгоо яагаад өсөгөө гэх тээ. Тэгэхээр энэ дээр бид бас ингээд судалгаа хийж байгаа байхгүй юу? Яг ингээд оны эцэст бид нэг 2800-аад ажилтнаасаа судалгаа авч байгаа. Сэтгэл ханамжаа судалгаа гэсэн үг шүү дээ. Яг ингээд хөдөлмөрөөлөд ирүүлэх ухаан сэтгэл ханамжаа судалгааг авч агаад яг бид нэр дээр ажлын хувцсны асуудал байна гэдгийг ингээд анзаараад тэгээд бид нэр энэ жил нөгөө ажлын хувцсныхаа олголт болон нормыг 2.1 тэрбум болгоод ингээд өсгцэн. Яг нөгөө норм хэрэглээ дээр анхаарья. Энэ дээр аягуулсан анхаарья гээд журмын бас өөрчлөлтүүдийг хийчихсэн байгаа. Гэх мэтчлэн нөгөө жил болгон яг ямар асуудлууд байгаа вэ гэдгийг ажилтнуудаасаа сонсоод тэрэндээ тохирсон арга хэмжээ төсөв өсөлтүүд бол жил хийдэг. Жил болгон хийгээ явж идэг. За хоёр дахь бас бусдаас ингээд онцгой зүйл маань юу вэ гэхээр жил болгон дэлхийн хабын өдөр гээд идэвхжүүлэлт аян хэрэгжүүлдэг бүх охин компаниудын дунд. Тэгээ энэ жил болохоор мөн одоо нөгөө харж байгаа өнцөг маань эрүүл мэндийг дэмжих, нийт ажилтны оролцоо, тэгээ бас нөгөө дүрм журмуудынхаа дагуу процессын зориуллаа сайжруулах гэх мэтчлэн ингээд даалгавруудыг компаниудад өгчихсөн. Тэгээ энэ жилийн хувьд бол ингээд одоо яг нөгөө сар маань эхэлсэн, хөтөлбөр маань зарлагдсан ч гэсэн тий яг сарын дунд ингээд явцын гүйцэтгэлийг хараад үзэхэд бол хүлээж хүлээлтээс бол хамаагүй илүү давчсан харагдаж байгаа. Тэгээ энэ жилийн хувьд л тэгэхээр энэ жил яалтчгүй нөгөө 5 дахь жил нь учраас маш их ач холбогдол өгж байгаа. Тэгээ энийг нь бас хараад бас бид удирдлагуудын түвшинд ч гэсэндээ бас ингээд төсвийн өсөлт болон шагналын саманг өсгсөн бас байгаа. Яг соёлын хувьд бас мөн бас нэг юм зүйл нь болоод ирэхээр бүх компаниуд бол ингээд бизнесийн үйл ажиллагаа бол ажлын байрныхаа эрсдлүүдээс ялгаатай тийм ээ. Тэгэхээр тэр одоо ялгаатай ажлын байрнууд ялгаатай эрсдэл аюул эрсдлүүдээс тохирсон дүрм журмуудыг боловсруулаад баталчихсан байж байгаа. Нийтдээ 112 дүрм журм байж байгаа. Эргээгээд яг нөгөө журмаа уншихаар нэг 2-3 утсал байдаг. Одоо хүн уншаад маш ойлгомжтой. Тий, хин чанаас нь харсан ойлгомжтой. Би удирдах байгаа ажилтнуудынхаа аюулгүйдлийг яаж хангах юм бэ гэд журмаа уншихад л ийм нэгжийн удирдлага гэж л байгаа бол окей би энэ үүргүүдийг хүлээх юм байна гэд ингээд уншаад ойлгомжтой. Тэгээ хөтлөх маягтууд нь ингээд айгу айтайхан боловсруулад ингээд гаргаад өгчихсөн. Үндсэндээ бол нөгөө 8-аас ингээ 10 төрлийн журам байгаа мөртлөө яг ингээд компаниудаараа ингээ хэрэгжүүлээ явахаар бол бүлэглээд харах юм бол цаана айгу өндөр ач холбогдолтой яг л аюул эрсдлийн журмаараа группийнхаа хэмжээнд нэг л маягтай хөтлөөд явж идэг. Эрсдлийн үнэлгээгээ гэхэд жилдээ манай групп дээр ингээд 3300-аад одоо аюул эрсдлийн арга хэмжээ өнгөрсөн жилд бол авсан байна. За энэ жил ингээд барилгын салбар маань ингээд
бас ингээд төслүүд нь эхлээд одоо 5 богд болон 5 богд property дээр эхлэх чинь тий. Тэгээд ирэхээр ингээд төслүүд эхэлжингүүд бүр жилдээ ингээд 10,000 гараа явцдаг аюул эрсдлийн хяналтын арга хэмжээ маань. Тэгэхээр бид нар бас аюул эрсдлийн хяналтын арга хэмжээг аюул сайн хэвшүүлээд ажил эхлүүлэх зөвшөөрлөө, ажлын аюулын дүү шинжилгээгээ, эрсдлийн үнэлгээгээ ч юм уу тийм ээ аюул сайн хийж хэвшсэн байж байгаа. Тэгээд соёлын хувьд бол эдгээр маань аюул бидний одоо сүүлийн жилүүдэд олт амжилт гэж бас хэлэхээр байна. Тийм. За аюул гоё юмнуудыг ойлгож авлаа л да. Ерөнхийдөө бол компани тус бүр ингээд өөрсдийн гэсэн дотоод журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулгаж ямар нэгэн төвөгтэй байдал ерөөсөн нөлөөлдөг гэж харагдлаа. За тэгээ бас хабын соёлыг маш сайн нэвтрүүлж чаддаг компани болон за тэгээ тийм орчуулаа хичээж байна. За 3 дахь болохоор маш гоё байлаа шүү дээ. Хамгийн гоё нэг ажилтнуудаас сонссныхаа дагуу тухайн жилдээ болон дараа жилийнхаа үйл ажиллагаатай холбогдуулаад одоо жил бүр нөгөө сайжруулалтыг шууд хийгээ явдаг гэдэг нь маш их таалагдлаа. Тэгээд бид нэр бас нөгөө яг ингээд группийнхаа хэмжээнийг харахаар бас удирдлагууд маань айгүй оролцоо сайтай гэж бас хэлэх гээд байгаа. Одоо бид нэр ингээд одоо тэр 30 хүн маань ингээд тухайн аж ахуйн нэгж байгууллага дээр ингээд батлагдсан байгаа хаб менежментийн төлөвлөгөө гэдэг тухайн компани төлөв байгаа шүү дээ. Тэнд чинь ингээд нэг компани дээр 125 ажилтнаа дунджаар их бол хийгддэг юм. Тэгээ ингээд тэр тухайн ажлуудыг хийгээ явж байхад цаадлын үр дүн гүйцэтгэлийг нь яг гүйцэтгэх захирлууд, удирдлагууд ийм багууд маань өөрсдөө ингээд сонсоод тэндээ тохирсон арга хэмжээнүүдийг аваа явдаг. Тэгэхээр энэ маань өөрөө энэ нөгөө саяны ажлуудыг ингээд үр дүнтэй хийхэд бол хамгийн тус нэмэр болдог. Тоос хабын зөвлөл гэж яддаг шүү дээ. Зөвлөлт маань бас нөгөө манай удирдлагууд нэгжийн удирдлагууд маань өөрсдөө оролцсон байдаг болохоор тухайн бас яг нөгөө аль бэлцийнх нь ажилтнууд тулгамдаад байгаа асуудлыг маш сайн дэвшүүлж нөгөө сайжруулж явдаг нь даваа тал болж байна гэсэн үг. Та яг талбар дээр байгаа нөгөө халуун аюул эрсдлүүдийг чинь илүү сайн илрүүлээд тэгээ асуудлыг мэддэг. Хамгийн гол нь тэр аюул яагаад илрээд байгаа юм бэ гэдэг асуудлын үндсэн шалтгаануудыг аюул сайн мэдчихэдэг. Тэгэхээр чинь нөгөө залруулах арга хэмжээг аюул зөв төлөвлөж чадчихаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнууд одоо мэргэжлийн баяр маань одоо тунхдахгүй болж байгаа шүү дээ. Тэгээ энэ мэргэжлийн баяртай холбогдуулаад Тамбогд группийн хабын хариуцсан ажилтнууд болон Монгол Улсын бас одоо нийт мөр зэрэгцэж яваа хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаас бас энэ хүрээд хандаад бас юу хэлмээр байна. Тийм. Бид өхөн 4 сарын 28-ны өдөр энэ үйл ажиллагаа зохион байгуулдаг. За яг олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс болохоор 4 сарын 28-ны өдөр болохоор үйлдвэрлэлийн осол мэргэжилт гал хөгжнөөс болоод нас орсон хүмүүст одоо хүндэтгэл үзүүлэх байдлаар энэ өдрийг зарласан байдаг. Тэгээ энэ өдөр болохоор бүх улс орондоо яарвал одоо хөдөлмөрлөлт хэрэглэх асуудлыг одоо онцгой ач холбогдлогууд ингээд анхаардаг байгаа. Бидний хувьд болохоор группийн одоо сүүлийн жилүүдэд бол бид нар яг 4 сарын 28-ны өдрөө группийнхаа хэмжээнд бүх одоо хабын зөвлөл тийм ээ удирдлагууд, захирлууд маань за тэгээд хабын асуудал хариуцсан ажилтнууд ийм багууд маань цуглаад яг нөгөө хабын асуудлаараа хэлэлцээд яг дараа жил юу хийх гэж байгаа, энэ жил яг юуг анхаарах юм тийм ээ. Тэгээд мөн нөгөө түрүүний хэлсэнчлэн хабын төвчлөлтэй хөтөлбөрийн дагуу ингээд шагналаа гардуулаад энэ үйл ажиллагаа бол тухайн өдөртөө бол ингээд тэмдэглэдэг. За тэгээд энэ жилийн үед болоод ирэхээр 4 сарын 25-ны өдөр Галерей Улаанбаатар дээр Жуулчин гранд бол балрын дээр бол зохион байгуулалт хийх гэж байгаа. За тэгээд группийнхаа хувьд болоод ирэхээр хабын асуудал хариуцсан ажилтнууд маань тухайн өдөр бол нөгөө мэргэжлийн баяраа тэмдэглэнэ. Мэдээж энэ жилийн хувьд болохоор бидний хувьд нэг анхаарсан зүйл нь бас сайн улсын аян хийж байгаа. Тэгээд энэ дээр тодорхой хэмжээний мэргэжлийн баяраасаа төсөв зарцуулаад яг нөгөө нийгэмд толгомдож байгаа асуудлуудыг судалгаа хийж байгаа бид нар бас хамгийн харилцагч маань нөгөө хаан уулын эрүүл мэндийн төв байгаа. Харин эрүүл мэндийнхаа төвтэйгээ хамтраад бид хүн бас ямар одоо сайн улсын аян хийж болох уу гэдэг дээр анхаарад тэгээд тэрэн дээрээ бас тодорхой хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар бол ажиллаж байгаа. Тийм. За хөдөлмөрийн хэлгээд ирүүлхэн одоо ажилтнууд маань илүү одоо сүүлийн үед маш ур чадвартай болж байгаа. За энэ маань бас нөгөө цаг үеэ дагаад бизнесийн хөгжлөө дагаад эзэнсийн хөгжлийг дагаад үнэхээр нөгөө топ эрсдэлтэй барилга уулуурхаа бас тэгэл дахиад нөгөө үйлдвэрлэлийн процессыг маань маш их хөргөжин тэлж ийн, аж ахуйн нэгжүүд маш их төлж ийн. Тэгээ энэнийхээ хэрэгцээгээр хабын асуудал хариуцсан ажилтныг бол одоо сүүлийн ингээд нөгөө судалгаагаар болохоор 6 их дээд сургууль дээр ингээд хабын ажилтан бэлтгэдэг болчихсон. Үндсэндээ биднэрд одоо ингээд нөгөө 6-8 жилийн өмнө бол одоо бакалавраар ингээд төгсөгдөггүй байжсэн. Тэгээ одоо сүүлийн үед бол 6 их сургууль дээр ингээд хабын ажилтнууд
өгдөг, бэлтгээ төгсгдөг. Тэгээ энийгээ дагаад одоо сүүлийн жилүүд хаб ажилтнууд маш ингээд нөгөө олон улсын хэмжээнд хүлэмжшүүлэгдсэн сертификатуудтай болчихсон. Тэгээ аль альж талаас аль аль салбарт ажиллах чадамжтай болчихсон байгаад. Тэгээ энэ маань бас нөгөө салбар маань маш хурдтай хөгжиж байгаа. Тэгээ энийг бол би бас нөгөө энэ салбарт ажиллаж байгаа хүмүүд бол маш их ингээд сайшаалтай айгүйх баярлаж хүлээж авдаг. За хөдөлмөрөөлгээд эрүүл ахуйн салбарт ажиллаж байгаа нийт ажилтнуудтай болон чиг үүргийн ажилтнуудтай ажлын өндөр амжилтыг хүсье. За тэгээд аюулгүй ажиллагааг одоо эрхэмлээгүй нэг ч ажил бол яралтай ажил бол биш юм аа. За тэгэхээр бүгдээрээ хөдөлмөрөөлгээд эрүүл ахуйгаа нийт тэргүүнд тавьж ажиллацгаая. Урилгын маань хүлээж аваад хөдөлмөрийн аюулгүй байдал юу вэ гэдэг сэдвээр халуун дотор ярилцсан. Зочиндоос маш их баярлалаа. Тэгээд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар та бүхэн маань багч гэсэн гоё ойлгомжтой болсон баг. За тэгээд өнөөдрийн подкастаа энэ хүрээд өндөрлөж байна. Зочиндоо баярлалаа. За баярлалаа. Пэйон Широн